Контент 7. Фазын бүтцтэй оронгийн динамик ба суурь харилцан үйлчлэлийн нэгдсэн хүрээ. Энэхүү ажилд амплитуд ба фаз бүхий оронгийн динамик дээр тулгуурласан нэгдсэн тайлбарын хүрээг санал болгож байна. Энэ хандлагад бөөмсийг оронгийн локал топологийн тогтвортой конфигурцууд гэж үзэж, харилцан үйлчлэлийг фазын градиент, давхцал болон когерент шинжээр тодорхойлно. Локал фазын инвариант чанар нь электромагнитик харилцан үйлчлэлтэй нийцэх гауж бүтцтэй холбогдож болохыг харуулна. Цахилгаан цэнгийг фазын орны топологийн мушгиралт гэж тайлбарлаж болно. Олон компонент фазын бүтэц рүү өргөдөхөд non-abelian шинжтэй динамиктай чанарын хувьд нийцэх харилцан үйлчлэл үүсч, хүчтэй харилцан үйлчлэлийн зарим шинж, тухайлбал confinement-ийг тайлбарлах боломж бүрдэнэ. Түүнчлэн таталцлын шинж чанарыг том масштаб дах фазын когерент байдалтай холбон тайлбарлаж болохыг санал болгож байна. Энэхүү хүрээнд масс нь дотоод шинж бус, харин оронгийн конфигурц ба фазын зохион байгуулалтаас үүсэх энерги гэж үзэгдэнэ. Фазын харилцан үйлчлэлийн энерги дээр үндэслэн надрам массын хэмжээг ойролцоогоор үнэлж болно. Мөн фазын нөлөө нь галактикийн хэмжээний системд үр дүнтэй массын тархалтад нөлөөлж болохыг санал болгож байна. Энэхүү ажлын гол дүгнэлт нь материйн төрөл, бүтцэн нэгэн ижил суурь оронгийн фазын зохион байгуулалт болон топологийн төлөвөөр тодорхойлогдно гэсэн санаа юм. Үүнээс гадна цахилгаан соронзон орон ба таталцлын хооронд фазын когерент ба давтамжаас хамаарах боломжит холбоо байж болохыг таамаглаж, туршилтаар шалгах боломжийг нээж байна. Энэхүү ажил нь концепцийн хайгуулын шинжтэй бөгөөд чанарын нийцлийг харуулсан боловч бүрэн тоон онолын боловсруулалт цаашид шаардлагатай байна.